За сайн явж ирв. Сайн сууж байна уу? Сайн сууж байна. Хэдэн номын ажил өндрөө. Хэдэн номын ажиллагаагүй. Зүг шүү. За. Их орондоо дөнгөж ирэнгүүт л. Үгүй харин тэгэлээ жоохон шахах юм боллоо. Тэгээд цагаан сарч дөхөж байна те. Дөхөж байна. Одоо ч юу 5-6 хоногийн дараа. Тийм байна те. Боллоо шүү дээ. За. Ямар ч гэсэн өрлөх хүлээгээд аваад ингээд хавлаа ярих гэж байгаад маш их баярлалаа. Өнөөдөр бол манай зочноор Чехийн Масарикийн их сургуулийн угсаацсан зүүн судлалын одоо чиглэлээр докторийн зэрэг хамгаалж байгаа Мижид хүрэлц ирсэн байна гэж. За Мижидтэй болохоор хоёлоо л өнөөдөр яг уламжлал нөгөө цагаан сар болох гэж байгаа болохоор би чамтай л яг цагаан сарын ёс уламжлал дэг, жайг, үүсэл, хөгжил тэ монголчууд яагаад ийм баярыг тэмдэглэх ёстой юм бэ гэдэг талаар нэлээд ярилцъя гэж бодож байна. За юунаас өөр манай Мижид яг өөрийгөө товчхон танилцуулаад хоёлаа ярих ажиллаа. За тийм. Ямар мэргэжилтэй хүн бэ? Би чинь Монгол Улсын сургуулийг антропологч мэргэжлэр төгссөн. За одоо Чехийн Масарикийн их сургуульд угсаатан судлалын нийгэмд докторт сурч байна. Докторийн оюутан. Тэгээд мөн Масарикийн их сургуулиас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа судалгааны төслийн судлаачаар ажиллаж байгаа. Тэгээд энэ ажлынхаа дайлмаар Монголд жилд 1-2 удаа ирж очиод сүүлийн 2 жил иймэрхүү байдлаар ирж очиод яваад байна. Тэгээд одоо дахиад 2 жил лав ямарч байсан явна. Тэгэл докторийн зэрэг хамгаалж байгаа тийм. Тэгээд ер нь одоо 2 жилийн дараа диссертацаа бичиж танилцуулаад хамгаалах ёстой. Мэдээж тэнд хэлцүүлгүүр нь эцсийн шийдвэрийг одоо профессор гаргаж профессор тийм. Тэгээд одоо залбираад байж. Судалгааны ажил болохоор яг энэ Монголын өв уламжлалт тэр дундаа цагаан сар тал руугаа. Тийм ер нь ойлгож байгаа тийм. Бид нэр Монгол улс тэгээд нүүдлийн соёл иргэншил ард түмнүүдийн баяр ёслолын шинж чанартай зүйлийг сонирхож байна. Энэний жишээ болгож Монголын шинэ оны баяр, түүний нийгэм соёл, улс төрийн асуудлыг одоо сонирхон судлах зорилготой судлаад ажиллаж байна. За, хоёул шууд ярианд орё гэж бодож байна. Одоо монголчуудын одоо бүгднгийнх нь л дуртай баяр тий цагаан сар гэдэг баяр эхэлж шүү дээ. Тэгээд яг энэ цагаан сар гэдэг баярын үүсэл энэний цаана монголчуудын хувьд энэ баяр ямар утга учир философиг агуулдаг байна. Цагаан сарын баяр нэг талаараа шинэ оны баяр мөн ялтчгүй. Дэлхийн ихэнх ард түмэн ер нь бол шинэ оны баярыг ёсолж байна л та. Одоо Европт бол Крисмсийн баяраар, цул сарын баяраар ёсолж байна. Дурны ард түмэн бас сарны тооллоор зодхож байна тий. Шинэ оны эхэлж байна. Тэгээд Монголын цагаан сар юугаараа онцлог юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Хизээ үүсвэ. Тэгээд үүсэл гарлын тухайд бол би юу гэж ярмаар байгаа вэ гэхээр энэ их он удаан жилийн түүхтэй байх л да. Магадгүй Монгол нутагт төрд хөнөө өрн байгуулагдсан цаг үеэс ч юм уу. Аль эсвэл тэрнээс өмнө ч байсан байх магадaltaй. Гэхдээ тэр нь нүүдэлчин ард түмэн өөрөө бичиг үсгийн өв үлдээхтэй харьцангуй бага. Энэ тохиолдолд биднэрт яг ийм тодорхой бичгийн баримт өвлөдөж ирээгүй. Гэхдээ бичгийн баримт өвлөдөж ирээгүй нь тэд ийм хийдэг байсан уу, эсвэл хийдэггүй байсан уу гэдэгтээ бол яг эцэг хариултыг бас өгч чадахгүй л тийм. Тэгэхээр сурвалж бичих болоод бусад эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар Монголын цагаан сарын баяр гэдэг бол их Монгол улсын үеэс төрийн хэмжээний ёслол хүндэтгэлийн баяр болж хуурсан. Тийм болохоор энэ өөрөө энгийн зан үйлээс арай одоо бүтцлэгдсэн тэгээд ийм системтэй баяр болж оршиж байгаа. Тэгэхээр шинэ жилийн шинэ оны баяр дээр нэмэх нь тэр төрийн шин чанартай улс төрийн үзэл баримтлал нэмэгдэж орж ирж байна гэсэн үг л дээ. Энэ тохиолдолд яах вэ гэхээр тэнд төрийн ёслолууд явагдана. Нөгөө нэг талаараа баг Монголын тусгай тогтнолын баяр гэж хэлж тодорхойлж болохоор ийм хэмжээний баяр байна. Чингис хаан бол өөрийн биеэр одоо тэнгэр газартай мөргөөд орж ирсний дараа тэнд одоо Монгол төрийн бүх сайд түвшмэд олон одоо ноёд язгууртнууд Чингис хаанд болоод Монголын төрд золгож байна. Энэний дараа энэ юу бол ерөнхийдөө их Иван улсын үед өвлөгдөж ирсэн. Их Иван улсын үед бол
одоо бүх орны зөвхөн Монгол биш шүү дээ. Монголын эзэнт гүрний харьяанд байгаа бүх орны ноёд төшмөд одоо хаад одоо их хаанд мөрөгдөг, ёсолдог, цагаалдаг. Ингээд хэрвээ үнэхээр хүндтэй шалтгааны улмаас хөрөлдсөн нэр золгож чадахгүй тохиолдолд байгаа газраас их хааны зүг мөрөгдөг ийм төрлийн уламжлал байна л да. Энэ уламжлал тэрнээс хойшоо Манж Чин улсын нүд үргэлжилсэн. Дараа нь Богдхаант Монгол улсын нүд үргэлжилсэн. Ингээд өнөөгийн одоо Монгол улсын үед бид нэр цагаан сараа ёслоод тэгээд хамгийн одоо бидний нэг их анзаардаггүй мөртлөө чухал зүйл бол төрийн золголт гэж зүйл төрийн ордонд явдаг. Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, тэгээ Монголын бүрхэн шашны тэргүүн их хурлын дарга оролцоод ийм ёслол болж байгаа. Энэ бол өөрөөр хэлбэл их Монголын эзэнт гүрний үед тэрнээс хойш уламжилж ирсэн тэр төрийн золголт, төрийн ёслол гэдэг зүйлийн улбаа ийм хураангуулгдсан байдлаараа өнөөгийн Монгол төрөд оршиж байна гэсэн үг. Тэгээд ард түмний дунд юу байддаг вэ? Төрийн шинжтэй зүйл юу байна гэхээр нөгөө их эзэн хаан маань Тэнгэр бурханд одоо мөргөж залбирч байгаа одоо байгаль дэлхийтэйгээ ёсолж байгаа тэр ёслол юм шүү дээ. Энэ ёслолыг Монголын ард түмэн жоохон ялгаатай, хэлбэрийн хувьд ялгаатай боловч агуулга бэлэгдлийн хувьд ижил төстэй байдлаар тэмдэглэж. Магадгүй тэр хүн өөрийгөө би энэ төрийн ёслол хийж байна гэж бодохгүй байж болно л та. Гэхдээ ухамсаргүйгээр тэр хүн өглөө одоо шинийн нэгэнд нар харахаар ч юм аль эсвэл одоо мөрөө шинэ жилээр нар харахаар аль нэг тийшээ явж байгаа бол энэ төрийн ёслолын тодорхой нэг дэг жаягийг та ухамсаргүйгээр өөрийнхөө биет байдлаар илэрхийлээд явж байна л гэж байна. Зөв. Тийм олон зүйлүүд байна. Тэгээд цагаан сарыг төрсөн их олон асуудал байна л та. Одоо нөгөө нэг за хоёлаа яг энэ ёс дэг гэдэг юм уу те энэ зүйлүүдээ хаашаа яриа гэж бодож байна. Тэгэхээр эн чинь ерөнхийдөө яг Чингис хааны үеэс Улбаатай баяр болж таарч төрийн хэмжээнд бол Чингис хааны үед дэглэж гаргаж ирж байгаа. Тэгээд явсаар байгаад ингээд дамжсан байдаг. Энэ нь бол бичгийн сурвалжаар биднэрт тодорхой мэдэгдэж байгаа юм шүү дээ. Тийм тэрнээс өмнө бол одоо яаж осолдог байсан тухай яг бичгийн сурвалж тэмдэглэдэггүй гэсэн үг л дээ. Түүнээс биш тэмдэглэдэггүй гэдэг нь би дахиад хэлэхэд тэгдэг байсан юм уу тэгдэггүй байсан юм уу гэдэг дээр эцсийн шийдвэрээс өгч чадахгүй. Тийм. Монголын хувьд Чингис хааны үед их Монгол улсын үед байна гэдэг бол тэрний үед байсан л байж та. Тэгэхээр чи эн чинь эргүүлээд одоо юу манай Монгол үндэстний Монгол улсын бас түүхийн гэдэг юм уу соёлын үнэт өв дархлаа гэсэн үг үү? Тийм их тийм сонирхолтой асуулт асууж байна. Өөрөөр хэлбэл их Монгол улсын үеэс биднэрт юу өвлөгдөж ирвэ гэдэг их тийм сонирхолтой зүйл шүү. Тэгээд ямар үнэт зүйл энэ цагаан сар илэрхийлдэг юм бэ гэдэг чинь өөрөө их тийм чухал асуулт. Тэгэхээр цагаан сарын баяр гэдэг бол зөвхөн Монгол улсын баяр биш шүү те. Дэлхийд дээр тархан суурьсан амн өөрсдийнхөө нутаг оронд сууж байгаа олон монголчуудын баяр. Яг нь цаг оны хувьд ялгаатай байдлаар тэмдэглэдэг байж болно. Гэхдээ цагаан сарын баярыг тэмдэглэж байгаа энэ нэг мөчөд хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө яг тэр нэг их Монгол улсын үеийн тэр Монгол гэдгээрээ одоо шууд утгаараа тэр хүний толгойд бодогдохгүй байж болох ч гэсэн ямар нэгэн байдлаар тэр хүн догдлол мэдрэгдэж байгаа, ямар нэгэн байдлаар тийм нэг өөр орчинд, өөр уран зайд шилжээд ирсэн шиг мэдрэгдэж байвал тэр нь тэр хүн танд одоо төрөөс ингэж дэглэж бүтээж өгсөн буй болгож өгсөн тэр соёлын хэрэглэл танд явж байна. Тэр үнэт зүйл нь танд байна. Тэгээд энэ Монголын эзэнт гүрний буюу Монгол үндэстний би бол Монгол үндэстэн шүү гэж бодох, сэтгэх, тэгж өөрийгөө ойлгох тэр үндсэн одоо илэрхийлэл нь цагаан сарын баяраар дандаа апдейт хийгээд явж байгаа. Ийм их тийм үн цэнтэй баяр л да. Тийм байна. Ер нь бол монголчуудын гол бусад үндэснээс ялгарх олон одоо үнэт өв соёл дархлаануудын нэг гэж ойлгож байна шүү дээ. Яг нь олон улсад зөвхөн манайх биш одоо Хятад ч юм уу Солонгос ч юм уу тодорхой юм цагаан сарын баяр гэж бас тэмдэглэж шүү дээ тий. Тэгэхээр чи яг нөгөө нэг эзэн Чингис хааны одоо 13 дугаар зууны үеэс үргэлжлээд төрийн ёслол арга хэмжээ болгоод албан ёсоор дэглээд ингээ гаргацсан биз дээ. Тэрнээс хойш чинь яг Монгол улс дэлхийн талыг эзэлсэн баялагаар юм түүх байгаа шүү дээ. Тэрнийхээ шугамар бусад одоо Хятад ч гэдэг юм уу Япон энэ орнуудад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэсэн үг үү? Ер нь энэ одоо Хятадын цагаан сар, Монголын цагаан сар тий эдний манай хоёрын гол ялгаа юунд оршид? Монголын төр Богдхаант Монгол Улсынхаа дараа цагаан сарыг цаг хугацааны одоо бичгийг өөрчилж байгаа шүү дээ. Тэр чинь бид бол энэ Манж Чин улс энэний дараагийн улсын он тооллоос ангид тустай шүү гэдгийг л одоо зарлан тунхаглах зорилгоор л он тооллоо өөрчилж байгаа юм.
Тэгэхээр нэгэнтээ онтуулд өөр өдөр золгож байна. Өөр өдөр золгож байгаа учраас бидний одоо ингээд эзэн нэрх бол тусдаа гэдэг санааг тэрийгээр бас илэрхийлж байгаа байхгүй юу? Илэрхийллийн цаана байгаа яг цагаан сараар ямар зан үйл үлддэг вэ гэдэг нь мэдээж хэдэн хүний хувьд өөр байна. Монгол хүний хувьд угаасаа өөр байна. Монголын эзэнт гүрний дараа Манжчин улс бол Монголын эзэнт гүрнээс их олон зүйлийг авсан. Бичиг үсгийн соёл байна, хувцасны соёл байна. Дараа нь төрийн дэг ёсонд бол одоо энэ төрийн золголтыг бол оруулж ирсэн. Ийм онцлог байна. Гэхдээ ягаад тэр Монголын ялангуяа энэ өв уламжлалт тэр зүйлүүдийг ингээд авч байгаа юм. Тусдаа өөр улс болоо. Юон улсын дараа бол Хятадуудаар төвлөсөн бол Мин улс байгуулагдаж байгаа. Тэрний дараа ер нь бол нүүдэлч манжууд ч бас их бах хэмжээний нүүдэлчд шүү дээ. Нүүдэлчдийн хувьд их том эзэнт гүрэн манжууд байгуулсан. Тэгээд тэдний хувьд бол ер нь Монголын эзэнт гүрний хэмжээний тийм өргөн хэмжээний том эзэнт гүрэн урд өмнө бас харьцангуй байгуулагдаж байгаагүй. Тийм учраас тэр эзэнт гүрний том хууль ёсны эрх гэдэг зүйлийг л өөртөө бий болгох, тэнд нэг тийм дэг ёсыг тогтоох шаардлага үүссэн байх л да. Би бол тийж тааж. Тэгээд цагаан сарын зан үйл дээр бол тэд нэр тийм шинжилгээний жасаа гэдэг зүйлийг оруулж ирж хэрэгжүүлж исэн байна. Дараа нь Богдхан Монгол улс байгуулагдсныхаа дараа бол мөн адил мөн тийм ёслол үйлдэж исэн. Монголын бүх шуун ноёд мөн ялхаагүй Богдхан бүр алхаж золгох, аль эсвэл байгаа газараас хүндэтгэж мөргөх. Одоо энэ туваа гэж бид нэр ярьдаг тийм. Тэр алтан гэдэг ч юм уу бүгд найрамд улсын тэр ард иргэдийн зарим нэг цагаан сарын талаарх тэмдэглэл жуулчдын тэмдэглэл дээрээс ажиллаж байхад бид нар байгальд итгэж мөргөдөг, дараа нь жархан цуц мөргөдөг гэдэг ч юм тийм. Богдхан руугаа өргөжсэн байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэдний зүрх сэтгэл, энгийн ардын зүрх сэтгэл бид бол таны албат шүү гэдэг итгэл үнэмшлэх бол их тийм тод байжээ гэсэн үг. Одоо бол Монголын маш олон эрдэмтэн судлаачид буюу цагаан сарын баярын үеэр бидний ярьдаг нэг зүйл бол хэрхэн яаж золгодог вэ? Яаж мэд мэддэг вэ гэх зүйл ярьж байна тийм ээ. Тэрнээс гадна нэмээд ийм бас улс төрийн агуулга гэх юм уу? Эзэнт гүрний шинж чанартай бэлэгдлийн зүйл явж байдаг. Энэ хэрээрээ Монгол дэлхийн олон газар орнд ажиллаж амьдарч байгаа олон монголчуудын хувьд энэ баяр бол тэр монгол хүн шүү гэдгийг одоо өөртөө нь мэдрүүлэх ийм нэг сайхан өргөн цар хүрээтэй баярал болж таарад байгаа юм л та. Төр өөрөө ерэн зан үйлийг дэглэж бүтээж хэв загварыг тогтоож идэг. Ийм байх ёстой гэдгийг үлгэрлэж бий болгож харуулж байна. Энэ ч утгаараа цагаан сарын үйл ажиллагаанд бол зарим цаг үед бас хаагдчих боогдчихсэн юм уу бас байна. За хоёлаа нэг ярина за. Тэгэхээр яг би түүхтэй холбоотой ингэ дуусгах чи гэж бодоод байхгүй. Энэ цагаан сар гэдэг бол яг зарим залуучуудын үзүүлэлт нэг тоохгүй байх асуудлууд янз бүрийн хандлагууд үүсдэг болцсон л байгаа л да. Ер нь ажиглагдчихж байгаа зүйл байгаа. Тэгэхээр яг энэ цагаан сар гэдэг зүйл чинь бүр эртнээс одоо тэр 13 дугаар зууны үеэс тэр яг их Монгол улсын үеэс төр дэглэгдээд төрийн албан ёсны тийм одоо баяр болоод тэрийг нь ард иргэд хамтаараа тэмдэглэдэг байсан биш. Тэрнээс хойш Монгол улс чинь тодорхой хэмжээнд бас дэлхийн талыг ингээдтэй байлдан дагуулж явж исэн. Тэр утгаараа юу гэдэг Хятад бусад улсуудад бас энэ нөлөөлөл шингэсэн гэж ойлгож болох юм байна. Тийм их бах хэмжээгээр шингэсэн. Гэхдээ явж одоо бид нэр Монгол гэдэг үндэст нь өөрөө бусад үндэстнээс ялгарх бид нэр өөрсдийн гэсэн ийм түүх, өв соёлтой гэдэг зүйлийг маань ард иргэдэд байн сануулж өгдөг зүйл бол энэ цагаан сар. Бид нэр бол энийг хизээч одоо мартахгүй, тэмдэглэхгүй байж болохгүй гэдэг нэг хамгийн том шалтгаан бол энэ гэж ойлгож байна зү. Тийм яг болохгүй гэхээсээ илүү тэр хүн бол сонголтоороо шүү дээ. Бас тэмдэглэж болон тэмдэглэхгүй байж болно те. Гэхдээ та өөрийгөө ямар бүлэг тариалагдчих гэж бодож байна гэдэгт чухал байхгүй. Та өөрийгөө би бол монгол хүн юм гэдэг юм. Монгол бүлэгтийг бол хариалагдана гэж бодож байгаа бол тэр хэмжээгээр тэр зүйлийн чинь үнэт цэн ач холбогдол, өв уламжлал, өв гэдэг зүйл нь дээрээс нь тэр нэг хүний үндсэн одоо мөн чанар гэх юм уу, итгэл үнэмшлийн зүйл байна. Амьдралын одоо тийм зүйл байна шүү дээ. Тэр олон зүйл нь энэ цагаан сарын зан үйл дээр дэглэгдэж байдаг. Хамгийн чухал зүйл нь харилцаа гэдэг зүйлийг гэр бүлийн төвшөнд, ах トゥ амраг садны төвшөнд дээр нь нийгмийн бүлгийн төвшөнд ингэж зохион байгуулж харилцааг их тийм эв нэгдлийг сахиулж чадах чухал байна. Өөрөөр хэлбэл хоёр хүн хоорондоо муудсан байж болно. Гэхдээ цагаан сарын үеэр бол тэр хүмүүс хоорондоо хэрэлддэггүй. Сайхан золгоод мэдлээд тий манай уламжлалаар ингээд нэг хүн хоорондоо муудсан бол жилээс илүү удаан тэрийг нэг тээж болохгүй шүү дээ. Энэ нь
харилцааны тал дээр өндөр ач холбогдолтой байхаас гадна сэтгэл зүйн хувьд айгүй өндөр ач холбогдолтой. Би чамд гомдож гисэн байлаа гэж боддог. Ташин юм гээд ингээ яваад ивэл энэ өөрөө сэтгэл зүйн талаас ч гэсэн айгүй хүнд шүү дээ. Гэтэл энэ нь бүр баяраараа ингээд цайруулаад шийдчихдэг байхгүй. Ив нэгдлийн буцаас эргээд цагаан сараар чи бидээр таарлаа аль нэг газар тэгээ цагаан сар болж явах чинь гээд Монгол хүн байна тэгээ мэдлээ сайхан бидээр ямар ч байсан барьцалдж аваа зодтолдохгүй юм шүү. Яриа хөрөө дийлгээд за тэгж явж итэл нөгөө өмнөх юмнууд нь эргэж яриагдаа. Тэгээд ойлголцож тэгээд цайраад тэгээд явцдаг. Чи яг энэ чиглэлээр судалгаа хийж байгаа хүн хоёлаа төрийн төвдийг ёслол яхад тустай. Ард иргэдийн хувьд эдэ ундааны ёс яг тийм юм байх ёстой гэсэн ирсэн зүйл байна уу? Эсвэл сүүлийн зүгээр хүндэтгэлийн арга байдлаар л явцдаа дэлгэрүүлж хөгжүүлсэн юм зүйл юм уу? Одоо жишээлбэл настай хүн заавал ууц тавьдаг, тэнгуүтээ заавал одоо эдэ ундаа засдаг ч гэдэм юм уу те? Иймэрхүү зүйлүүдийн талаар. Бүхэл шүүс гэж байна. Бүхэл шүүсийг хураагаад одоо дунд бүхэл, баг бүхэл гэж болчихдог. Өөрөөр хэлбэл Монгол хүний хураангуулах их тийм бэлэгдлийн тогтолцоо байна л да. Өөрөөр хэлбэл бүтэн хоньныг 74 өндрөөр ургалдаад байгаа л төлөвлөж. Тэгэхээр бүтэн хоньны шүүс одоо дээж тавих 74 өндөр ургалдаад тавих хоёр бол чанарын бэлэгдлийн талаас яг адилхан. Бүтэн хоньор дээж өргөж байна л гэсэн. Баруун Монгол одоо өвсөн одоо бидний нөөц төрсөн нутаг Хяргас бол намрын сүүл сар, өвлийн тэргүүн сар хүнс авна гэд байна л та. Энэ дээр ямар жишээ байдаг вэ гэхээр одоо ингээд хүнс авахд бид нар ч одоо ийм мал суваа хөгшин зэм мал авч таарж байна. Энэ тохиолдолд зарим тохиолдолд хээлтэй мал байдаг. Тэр хоньны жишээ хээлийг гаргаж ирээд бүтэн ингээд симжээр сайхан орооход гал дүрх зан үйл бас байна л та. Энэ тохиолдолд юу гэж ярьдаг вэ гэхээр бүтэн хоньор дээж өргөж гинэ л гэж ярьж байгаа. Тэр бол ингээд хонь шүү дээ. Яг ингээд бодит байдлыг харах юм бол чинь алгын чинэл юм байгаа шүү дээ. Гэвч бэлэгдлэг гэдэг бол яг ингэж. 9 үедээ бол одоо төрийн өндөр дээд албан тушаалт нь төрийн ёслол дээр тахилга тайлахын үе засагддаг. Гэтэл тэрийг буулгаад 3 үе ч юм уу 5 үе юм уу 7 үе байхад ялгаагүй тэр 9 үедээ л одоо төлөөлж байна. Ялгаагүй энэ баруун талын олон найлууд харахад одоо миний багт бол ингээд 1 үе гэж хэлэх үү 13-ын төв ингэж том байдаг 5. Тэрийг ингээд хороод 1 үедээ ингээд сайхан өрчсөн харагдчихлээ. Тэр үедээ бол 9 үедээ чанарын хөв бэлэгдлийн хувьд ялгаа баг. Заавал ингэж дээшээ өрөх шаардлагагүй гэсэн. Тэгээд бидний ингээд хүмүүстэй уулзаад яриад явж байхад одоо бол хүмүүс юу ярьж байна вэ гэхээр за дөнгөж гэр болсон айл бол 1 үедээ өрөхөд бол болж байна. За өр хүүхэдтэй болсон айл бол 3 үедээ өрөхөд болж байна. За 5 үедээ бол нөгөө ач зээгээ үзсэн айл одоо өрөхөд болж байна гэж хүмүүс ярьж байна. 7 үедээ бол тэгш насны хой тохиосон. Тухайлбал 80 насны хой тохиож байгаа буурлууд бол одоо 7 үедээ өрөхөд болж байна. 9 үе бол одоо ингээд төрийн золголт юм уу? Аль эсвэл төрийн тайлах дээр бас 9 үедээ өрж байна шүү. Тэгэхээр энэ эдэний одоо үе тооны бэлэгдэл талаасаа бол энэ 9 бол өөрөө том тоо. 9-ийг хураангуулсан юу бол 3. 1 үедээ гэдэг бол бүтэн гэсэн. Бүтэн гэдэг бол 9 гэсэн. Тэгвэл энэ чинь яг ерөнхийдөө нөгөө талаас уламжлал соёлын том дархлааны асуудал болж байна. Эдээ засах тэрний хувьд бол ялангуяа орчин үеийн залуучууд бол бэлэгдлийн байдлаар сайн хэлсэн тооны бэлэгдлийн байдлаар ингээд 5 үедээ засаад ингээд явчих болох нэ гэж үзсэн юм байна. Тэрийг бол тухайн орчин нөхцөлтөөр тааруулаад ямар ч байдлаар ёслоод хураангуулж болохоор болчиход ш гэж. Яг үнэ. Энэ хамгийн ийм нэг үе хатан. Зан үйл өөр. Ялангуяа Монгол хүний сэтгэлгээ бол бэлэгдэл дотроо явж байгаа учраас бодлороо ер нь бүхнийг л одоо хураангуулж зэгцэлж аль эсвэл дийлгэрүүлж байгаа хэлбэр л дээ. Тэгвэл цагаан сар тэмдэглэхгүйдээ гол юм биш. Цагаан сар гэдэг бол бидний одоо асар их түүхийн гол өв уламжлал тэр дархлааг л шингээж байгаа зүйл гэж үзэж штэ. Түүнд бол заавал одоо чи цагаан сар тэмдэглэх биш, ийм зүйл биш. Монгол хүн бол бидний дархлаа уламжлалаа үе үед л тээж дамжуулж явж байгаа хэвээр гэсэн гол санаа. Тийм. Тэгэл аль бүлэгт өөрийгөө харьяалуулж бодож байна. Би та өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа бол монгол хүн байна. Загалдаг. Эдээ ондоо тэр ёс жаяг дээр бол нэг тийм байхгүй яг ерөнхийд нь цагаан зүйлэр юмнуудаа төлөвлөөд бууцаараа ч юм уу идэж өсөж төлөвлөөд ингэ явчих болох нэ. Тийм. Төлөвлүүлэх чадвар гэдэг бас их өндөр байна. Тэгээд хамгийн басны дараагийн чухал зүйл бол золгох. Золгох дээр бол манай Ахмад багш нар Ахмад судлаачд бол ярьдаг хамгийн чухал зүйл бол үнэрлэх
золголт бол үнэрлэх шүү дээ. Түүнээс биш үнсэх бол. Тий. Хацар дээр нь нөө. Одоо хацар дээр нь байсан ч болно, аль эсвэл гар зөрүүлээд юусан ч болно. Тэгээд ингээд үнэрлээ. Түүнээс биш ингээд тэр бол биш юм шиг байна. Тэгээд тэр бол ийм та холбоо. Тэр нэг ахмад хүний буян хишгийг одоо ингэж гараад илгээд тусч авч байгаа л хэлбэр. Нөгөө талаараа тэр ахмад хүмүүсийн сайхан дүү хүмүүстэй буян хишээ өгж байгаа нэг илэрхийлэл байгаа юм л да. Бэлэг мөн ялгаагүй тийм шүү дээ. Бэлэг үнэндээ бол цаана хишгэл солилцож байгаа. Магадгүй бүр одоо хэдэн 10 жилийн дараа ч юм уу ер нь ерөнхий зан үйл бэлэг идэ ундааны тэр нэг одоо хэлбэр ба штэ. Яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ бид нар зөвхөн тэр цагаан сарын баяр гэдэг зүйлийг л ерөнхий том утгаар нь байнга авч явж тээж хэмжих хэрэгтэй болчихж штэ. Залуучууд маань ч гэсэн бас тодорхой хэмжээнд цагаан сар гэдгийг сүүлийн үед нэг тэмдэглэхгүй иймэрхүү баяр гэж боддог штэ. Яг бодож олон нөгөө талтай яг тийм утгаар нь бас ийм бас асуудал байна шүү. Тэгээд харахвал зүгээр юм болоо гэж бодоод байгаа хэрэг. Тийм. Хураан болгодож болно тий. Цагаан сарын баяр одоо монголчуудын хувьд яагаад одоо үндэснийх нь том дархлаа, соёлынх нь өв боломжлоо гэдэг айгуу чухал юм. Эргэлдээд аваад энэ яагаад заавал тэмдэглэсэн. Одоо энэ нэг зангилаг гаргая гэж бодож чинь. Чи түрүү нөгөө нэг судалгаа байгаа гэсэн чинь тодорхой хугацаанд бас цагаан сарыг бас ингээд тэмдэглэхгүй байх шийдвэрүүд ч юм уу тиймэрхүү зүйлүүд Монголын юмд нэвтэрчээсэн. Ингээд явж ирсэн. Яг хөдлөө тайлбарлал яг энэ зангилаа гарчих юм болов гэж бодод. Тийм. Үндсэн шалтгаан нь болохоор юу гэмээр юм бэ? Яагаад одоо бид тэмдэглэх ёстой юм бэ гэхээр буцаагаад тэмдэглэдэггүй байсан цаг үе бас байсан тухай ярил илүү дээр бай тээ. 1924 онд ерөнхийдөө Богдгаан тэнгэрд дэвшилсний дараа үндсэн үед өөрчлөгдөв. Жинхэнэ нардын гэдэг ойлголт. Жинхэнэ нард гэдэг ойлголт орчсон. Тэгээд жинхэнэ нардад хэн хамаарахгүй вэ гэдэг зүйлийг тодорхой зааж өгсөн. Тэнд сурвалжт ноёд, вангун, бэрбэс гэдэг нэр үгээр орно. Дээр нь лам нар тэгээд одоо бусдыг мүлжигч буюу баян хүмүүс. Тэр жинхэнэ ардад орохгүй. Өөрөөр хэлбэл тэр жинхэнэ ардад орохгүйгээс гадна сонгуул өгөх хэрэггүй, сонгогдох хэрэггүй. За. Ийм зүйл явсны дараа ер нь бол өргөн хүрээтэй асуудал тавигдчихж байгаа. Жинхэнэ ардан болохоор ядуу хүмүүс болчих. Жинхэнэ ардан болохоор энэ бүлэгт хамаарахгүй. Тэгээд хөрөнгө чинээгээр бага. Тэгээд сурвалжит язгуургүй. Тэгээд ядуу байвал гэсэн гэж байхгүй. Тий. Ийм хүмүүсийг бол одоо жинхэнэ ардын одоо эрхийг одоо тунхаглаж байгаа гэж ярьсан. Энэ хүрээндээ тэгээд эхний ээлжинд Монголын ноёдыг ер нь бол эрх хэмжээг хязгаарлаж хөрөнгө мөнгөний хурааж тэгээд дараа нь бол ерөнхийдөө бүгднийг цаацсан л да. Энэний дараа лам нарыг ерөнхийдөө бас мөн ялгаагүй хөрөнгөний хураагаад тэгээд өндөр тэгээд гавжаас дээш одоо хэрэгэмтэй бүх лам нарыг ер нь бол цаацсан. Тэгээд тэрнээс бусад лам нар бол онцгой асуудалд холбогдоогүй бол тэр чинь бас нэг юм мэдүүлэг авч байгаа шүү дээ. Жишээл Янзан хамбын хэрэгт холбогдоогүй энгийн лам бол яг гавжийн зэрэг хамгаалаагүй гаарам бэн тэр ч юм уу тийм хүмүүс бол 10 жилийн ял өгөөд явуулдаг байсан гэдэг ч юм уу. Энгийн лам нар бол бас ингээд зарим үлдээжсэн. Гэтэл энд юу болсон бэ гэхээр цагаан сарын баяр гэдэг бол ийм хүмүүсийн мөлжигчдийн баяр ашиг хонжоо горилсан одоо лам нарын мунхруулагч ийм феодлын илэрхийлэл болсон баяр гэж үзээд ер нь бол хориглож эхэлсэн. За. Ер нь бол илт одоо хориглох, тийм суртлах, уулга явуулах, хавчин гадуурах юм зүйл эхэлсэн л. Тэгээд энэ олон зүйл, энэ чинь их олон зүйл явж байгаа. Хөрөнгөний хурааж байна, хажуугаар нь юм ёс заншилт нь халдж байна, зарим хүмүүсийн одоо хилмигдүүлж байна. Гэх мэт энэ олон зүйлээс болж бослох тэмцэл бол гарсан. За улаангомын хүрээнд бослог гарсан байна. Одоо энэ мөрөнгийн тэгээд энэ тариатын хүрээнүүд бослогууд гарсан. Их олон хүмүүс өргөн хүрээтэй том бослогууд гарсан л. Тэгээд тэрний дараа ер нь бол энэ бослогууд дарагдсны дараа үргэлжлээд ялгаагүй байдлаар ер нь бол цагаан сарын баяр болоод бусад олон зүйл одоо социалист төрийн үүднээс бол тэр төрийн үзэл санаанд бол нийцэхгүй болж явсны улмаас 1941 онд цагаан сарын баярыг албан ёсоор хориглосон байдаг. Бүр төрийн шийдвэр гараад цагаан сарын баяр бол одоо хуучин ёсны үлдэгдэл энийг бол одоо тэмдэглэх шаардлагагүй. Одоо шинэ жилийн баяртай хамтдагч тэмдэглэнэ гэсэн утгатай ийм заалтууд байна. Тэрний дараа бол 41 оноос
дараа 45 онд дайн болоод ер нь нард иргэд их туйлдаж ятарсан. Их хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болсон. Энэ цаг үед буцаагаад нэг сэргээсэн байна. За 1952 онд Чо Болсонгой нас барсан бүтүүний өдөр. Тэгээд 52 онд бас барсан учраас тэр жилийн хашуулын өдөр болгож зарлаад 53 оноос албан ёсоор ер нь дахиж цагаан сарын баярыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл 45 онд амьдрал их хэцүү, ард иргэдийн сэтгэл санаа тогтворгүй гэдэг шалтгаан цагаан сарын баярыг сэргээсэн. Ер нь бол яагаад сэргээсэн бэ гэхээр хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болоод ирэхээр нэг тийм 29 он, 32 онд бослог гараад тэмцэл өрнөд энэ шүү. Нэг тиймэрхүү юм бас болж магадгүй гэдэг болгоомжл байсан байх л та. Ямар учиртай байсан мэдэхгүй, ямар ч хэсэг сэргээсэн. Ингээд явж 1962 онд нэгдэлчих хөдөлгөөнтэй холбоотойгоор цагаан сарын баярыг сэргээсэн. Гэхдээ яагаад сэргээсэн бэхээр нэгдэлчих хөдөлгөөн их олон хүмүүсийг хүчээр шахуу нэгдэл малын хураагаад авчихсан. Мөн ялгаагүй хүмүүсийн сэтгэл зүй бас тийм сайн биш. Нөгөө талаараа болохоор ер нь нэг тогтоол дээр бол нэгдэлчдийн одоо урам зоригийг дэмжих, алдаршуулах зорилгоор одоо нөгөө авраг малчин энэ шагналыг өгдөг байдаг. Ийм зорилготойгоор цагаан сарын баярыг нэгдэлчдийн баяр гэж нэрлэсэн. Цагаан сарын баяр гэж нэрлэегүй шүү. Нэгдэлчдийн баяр гэж нэрлэсэн. Ингээд явсаар байгаад энэ баяр бол хөдөө орон нутагт зөвхөн малчид нэгдэлж тэмдэглэдэг баяр болоод суурин газарт одоо алба хийж байгаа хүмүүс багш нар янз бүрийн албан тушаалтнууд бол яг цагаан сарын өдөр бол ямар нэгэн хурал зөөвж байна. Аль эсвэл субботных янз бүрийн ажилтаа нийтийн хүмүүс ажил энтертэй байдаг. Улаанбаатар хотын бүр ингэж наашаа заашаа тухайсан тийм ажилтаа бүгдийн нэрс бүртгэдэг. Хэрвээ тэрэнд одоо ирээгүй хүнийг сэжигтэй хүнийг бол одоо ямар шалтгаанаар ирээгүйг одоо тайлбар авдаг. Тийм байж л ингэж явсаар байгаад 1989 онд буцааж сэргээгээд 89 онд угаасаа нэг өөрчлөлтийн хөдөлгөөн яваад. Тэгэд оюун гэж хүн байна. Санжааж авын оюун гэдэг сэтгүүлч матаж уушгүй уламжлал гэдэг нэртэй нийтлэл шиг үлээ. Тэр нийтлэл хэвлээ. Тэр нийтлэл нь Монголын ард түмэнд их хүрсний холбоот буцаагаад ингээд сэргээсэн байна. Тэгээд нэг зүйлийг одоо миний үзэж харснаар бол социалист төрийн үед зөвшөөрч байсан цаг үедээ ч тэр хоригдсан цаг үед юм гэж ойлгомжтой. Зөвшөөрч байсан цаг үедээ ч төрийн хэмжээнд ёслол энэ хийж байгаа. Төрийн зулуулт гэж одоо болоод байна. Тийм зүйл хийж байгаа. 1988 оноос 89 он руу шилждэг цагаан сар. Одоо 89 оны цагаан сар байна шүү дээ. Тэнд тэр ёслол төрийн хэмжээний ёслол тэр янз бүрийн зүйл мэндчлэгийн дэвшүүлээгүй. 90 онд мөн тийм дэвшүүлээгүй. Тэгээд 91 онд Учир Батгой бол ерөнхийлөгч болсныхоо дараа тэр чинь бол ингээд төр иргэжиж байгаа шүү. Нийгэм солигдож байгаа. Тэр үед Учир Батгой бол 100-аас дээш настай ахмадуудыг хүлээж авч уулзаж төрийн бэлэг өгсөн байна. Өөрөө мөн Монгол нэгдсэн хувцастай мэндчлэгээ дэвшүүлж цагаан сарын мэндчлэгээ дэвшүүлсэн байна. Тэгэхээр ер нь бол цагаан сарын баяр бол социалист үзэл санаанд өөрөөр хэлбэл дэлхийн маш том бодлого тодорхойлж ирсэн хүмүүсийн хувьд бол нэг тийм таатаа санагдаагүй юм шиг байна. Тэр үед за одоо зөвлөлт толгойд улс тэр үед тэргүүлж илээ шүү дээ. Одоо социалист 7 гарын гэж ярьдаг социалист одоо орнуудыг тэр хүмүүст бол нэг их тийм таатаа санагдаагүй юм шиг байна. Тэгээд тэр үед ч бас Чингис хаан болоод Монголын язг хурднууд феодалуудыг бол үздэггүй тийм үзэл суртал байлаа л да. Социализм өөрөө тийм үзэл сурталын шинж чанартай зүйл байсан. Тийм болохоор тэр цаг үеийн ноёдын тэгэл ам нарын баяр гэдэг үгнээс их тийм хавчиж гадуурхаж байсан байдаг. Тэгэхээр энэ өөрөө ямар учир энэгээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр Монголын гэдэг үнэт зүйлийг их Монгол гэх юм уу, нэгдсэн Монгол гэх юм уу, Монгол үндэстний гэдэг энэ итгэл үнэмшлийг нэгтгэж чаддаг баяр нь цагаан сар байсан байна л да. Тэгэхээр тэрийг л саармагжуулах зорилгоор цагаан сарыг хоригдчихсан юм уу да гэж би ойлгох од байгаа. Өөрөөр хэлбэл бурятуудыг, халимгуудыг, өвөр Монголд байгаа өвөр монголчууд, Шинжааны монголчууд, дээд монголчууд гэдэг тэрнээс гадна дэлхийгээр тарсан олон монголчуудыг одоо анхаарлыг татж байгаа хамгийн одоо маш их нөлөөлөлтөө тэр баяр бол цагаан сарын баяр. Тэгээд энэ нүгэнийг айл болгонд хүрдэг баяр байхгүй. Хүн болгон энэ баярт оролцдог. Бүгдээрээ оролцоод хамгийн чухал нь зөвхөн тэнд ерөнхийлөгч ерөнхий сайд үг хэлээд болцдог баяр ерөөсөө биш. Наадам бол ингээд бүх барилддаг хүмүүс, морилддаг хүмүүсийн баяр аль нөгөө талд нь үзэгчд шүү дээ. Гэтэл цагаан сарын баярын онцлог бол тэнд байгаа хүн болгон энэ баярыг оролцож байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл
одоо наадмаар авч үзэх юм бол бүгдээрээ мэрэгэн харваач бүгдээрээ одоо унаач өгөхөд шиг уяач шиг тэгж оролцдог бүх нийтийг хамардаг учраас энэ асар тийм олон хүнд хүрдэг баяр монголчуудыг нэгтгэдэг өнгөрсөн түүхийг нь сануулдаг сэргээдэг тийм баяр учраас бид бол одоо эргэж буцаж тэмдэглэж явах шаардлагатай л гэсэн үг л дээ. Тэр сайхан бид нар чинь нэг тийм том ард түмэн хийхэлчүүд одоо буруутдаг юм болоо яа гэм болоо ягаад гэвэл бид бол одоо бас өөрсдөө жижигээр бодоод байна л та. Гэтэл тэр үедээ бол бид томоор боддог байсан. Монголын газар нутаг гэдэг бол одоо өөр Монголыг оруулаад юм уу Бүрээдээ оруулаад одоо Халимгаа оруулаад ч юм уу бүр байгт Богдхаан Монгол улсын газар нутгаас сэтгэх юм л дээ. Гэтэл бүгд найрамд Монгол ард улсын газар нутг бол өөр шүү дээ. Одоо манай насд орж гайн зохиож өгснөөр тийм газар нутг байна. Энэ газар нутгийн хүрээнд л та сэтгэх ёстой. Тэгээд энд байгаа хүмүүс нь л одоо монгол шүү гэдэг байдлаар. Тэгэхээр тэр хүрээг л ингэж барихад цагаан сар саад болоод байгаа байхгүй. Тэгэхээр нь болцгоо боловлоод байна л та. Байсан байна. Тийм. Тэгэхээр та одоо монгол хүн гэж өөрийгөө боддог тий. Бид бол нэгэн цаг үед бас хямртай явсан хүмүүсийн өрсөд гэж өөрийгөө боддог бол цагаан сарын баяр бол таны бол зайлшгүй хийх ёстой, тэмдэглэх ёстой, бахархах ёстой баяр. Таныг Монголын нийслэл хөрөнгөлөө өвгд эцэстээ чинь болгож өгдөг. Ийм чухал. Ясвал нэ. Наач айгуу сонирхолтой түүх шүү дээ. Тэгэхээр яг тухайн үеийн одоо том улс гүрнүүдийн нөлөөлөл тий нөгөө талдаа нэг үндэстний өв, соёл, уламжлал гэдэг ямар чухал гэдгийг нь тэргийг мэдчихэд тодорхой хэмжээнд дарах гэж нэлээд үзсэн биш. Тийм, ер нь бол нэгдсэн бодол санаа, нэгдмэл тэр үнэт зүйлийг л саармагжуулж байгаа юм байна. Тийм. Тэгэхээр тэрэнд нь их тийм хөв нэмэртэй байсан шиг байна л да. Өөрөөр хэлбэл үнэт зүйл нь нэгдмэл биш болохоор хүмүүс орондоо чи хэм бэ, би хэм бэ гэд маргаад сүултээ чи юм уу бүрээд би халах, чи юм уу баяд гэдэг ч юм уу аль эсвэл чи өөр Монгол, аль эсвэл хужаа гэдэг ойлголт. Эндээс нөгөө том үнэт зүйл дээрээ зангидахгүй болохоор жижиг их ашиг жижиг зүйл ороод ихээр ингээд хоорондоо маргаад байгаа. Гэтэл шууд дэшегээ бид том үнэт зүйлтэйгээ холбогдчих юм бол өөр Монгол хүмүүсийгээ бид хужаа гэж хэлэх ямар шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд хоошоо байгаа бүрядуудгаа та орсоор ярьж जैन та чинь орс юм биш үү гэж хэлэх шаардлагагүй л очин гэсэн үг л дээ. Тэгэхээр илүү ийм овоог ингээ харахаар ийм гурвалжин байдаг шүү дээ. Тэгээд дээшээ явах тусмаа доор байгаа зүйлээ бүгд ингээ багтааж идэх тийм. Тэгэхээр ер нь бол үзэл санаа, үнэт зүйл гэдэг зүйл, эрхэмлэх зүйл томрох энэ чинээгээр тэр чинээгээр маргаан мэтгэлцэн гэх юм уу явцгүй байдал бий болохгүй л дээ. Маргахгүй хоорондоо. Тийм ч учраас одоо монголчуудын хувьд марган хуу зарим одоо зүйлийг өөр монголчууд одоо ЮНЕСКОгийн соёлын хувьд бүртгүүлчлээгээ бид ч маргаад тэр нэрээ хараа бүртгүүлдэг гэж бодоод байгаа шүү дээ. Яриад байгаа шүү дээ. Гэтэл тэд нэр ялгаагүй л Монголын эзэнт гүрний үеийн монголчууд шүү дээ. Бид нарээс ялгаагүй. Адилхан монгол. Тэр хүн ч гэсэн өөрийгөө монгол гэж бодож байгаа байхгүй. Тэр хүн ч ялгаагүй марган хуу. Тэр хүн ч ялгаагүй хөмөлдөг. Бид нэр ч ялгаагүй бас л барилддаг. Барилдчих. Бүх барилдчихсан шүү дээ. Мөр уралдчихлээ. Тэнд уралдчихлээ. Ялгаагүй л ингээд бид хэд заавал ингэж өмчрөх шалтгаан бид нарт байна уу? Тэгэхээр энэ өмчрөхөж байгаа энэ их олон улс төрийн гэх юм уу газар нутгийн хил хязгаарын заагт байгаа тэр зүйлээс ангижрах нэг боломжийг л цагаан сар бид нарт олгож байна л да. Өөрөөр хил хязгааргүйгээр бас сэтгэх, аль эсвэл хил хязгааргүйгээр харилцсан ойлголцох болгодог. Тийм байна те. Айгуу сонирхолтой юм байна. Тэгээ нөгөө талаараа юу гэдэг бид нар чи түүнийг шүлэгтэй холбоод бас тодорхой хэмжээнд Монгол бол ийм шүү гэдэг ингэ ярьчих болсон тийм. Яг тэрнтэй адилхан яг хүмүүс сүүлийн үед одоо зөвхөн бид нар Монгол гэдэг илтгэж л өөр юм чадахгүй байна гэдэг нэг айгүй их ярианаас гарч иж байгаа. Эсвэл талаараа бид нар бол өнгөрсөн түүх уламжлалаараа маш сайн уншиж судалж тэрийгээр бахархаж авах хэрэгтэй. Тэрийгээ дагаад гэхдээ бидний сэтгэлгээ бас арай өөр төвшин зөвхөн Монголтой биш юм. Бид нар чинь нэг цаг үед одоо юу гэдэг тэтгэн талыг эзэлжсэн хүмүүс. Бид нар ч гэсэн одоо тэр дайнд одоогийн байдлаар ингээ оюун ухаан ч юм уу бүх юмд ажиллах боломжтой шүү гэдэг байдлаар сэтгэлгээ шилжүүлэх тас том хувь нэмэр оруулах болов гэж боддог байхгүй. Тийм, цагаан сар бол бидний бодох өнцгийг арай жоохон өргөн болгоно л доо. Яагаад би тэр нацагт орж байгаа миний төгшүүлгийг жишээ авч байгаа вэ гэхээр бидний нөгөө нэг мэдлэг гэдэг зүйлээ бодох хэрэгтэй байгаа юм л да. Жишээлбэл цагаан сарын тухай мэдлэг чи юу вэ те гэдэг ч юм. Аль эсвэл Монгол гэдэг чинь юу вэ гэдгийг миний төгшүүлгээр ингэж танд кодлж бүтээж өгч яахгүй юу. Монголын тухай таны нутаг гэдэг бол энэ шүү тий. Ингээд баруун талдаа юм байна, зүүн талдаа юм байна, урагшаага энэ байна, хойшоогоо юм байна.
боллоо. Энэс илүү байх. Тэрнээс цаашаа нь танаа нутг биш шүү. шүү. Өмнөж байгаагүй шүү бараг. За ер нь бол ямар ч байсан тэгээд нэгдүгээр ангиас нь аваад чийжлүүлээд ингэ явах. Тэгээд бодохоор одоо би бол нэгдүгээр ангид бас чийжилчлээ л да ялгаагүй хашаас чийжилсэн баг. Бус монголчууд бас чийжилсэн баг. Тэгэхээр бид нар бол ингээд энэ нутгшүүлгээр Монголын нутг бол ийм байна. Тэгээд тэрнээс цаатлан Монголын нутг биш юм байна гэж ойлгочихгүй юу? Тэгэхээр мэдлэг гэдэг зүйл бол ингэж конструкц хийгээд нөлөөлж идэг. Тэгэхээр та бодож байгаа зүйл чинь яг үнэн юм уу ямар шалтгаантай гэдэг байн гэж шалгаж явах хэрэгтэй л тийм. Тэхийн тулд миний нутаг гэдэг чинь аль юм бэ гэдгээ бодох хэрэгтэй байна. Магадгүй дээр арай тэрнээс өмнө бид нар миний нутаг гэдгийг яаж ойлгодог байсан юм болов тий. Таны нутаг гэдэг чинь аль юм бэ? Тэгэхээр бодохоор бас сонир хорхолтой л яг ингээд Монгол шарын даваанаас наашаа манай нутаг ч юм уу. Одоо яг тий энэ жоохон асуудалтай. Тэрнээс өмнөх түүхийн үед Монгол нутаг газар ямар байсан шүлэг гарахаас өмнө ямар байсан. Өөрөөр хэлбэл австрал маань орохгүй шүү дээ энэ шүлэг гэдэг ч юм уу. Байгаль нуур маань орохгүй байна гэдэг ч юм уу. Зүүн талд ман уул маань орохгүй байна шүү дээ. Гээл бодохоор тэгээд ингээд харчих юм бол таны жусалж байгаа одоо цагаан сар чинь таны хөтлөөд магадгүй тэрнээс өмнөх цаг үеүүдээр аваачих واخ. Тэр үед ямар байсан. Тэгээд бодохоор юм их өөр болох нь л дээ. Тэгэхээр цагаан сар бол зүгээр ингээд бүүз идээд их сайхан ууц ширээн дээрээ засаад их өндөр тавг өрөх бол энэ бол хэлбэрийн асуудал. Тэрний цаана байгаа бэлэгдэл нь чи яг энэ антрополог, соёл судлалын энэ тал руу ингээд судалгаа шинжилгээний ажил хийгээд эрдмийн ажил хийгээд явж байгаа хүн тийм. Залуучууд миний ойлгож байгаагаар бол түүх, соёл, зөвлөмжлөлтийн зүйлээс тодорхой хэмжээ маш сайн мэдчих шаардлага байна л да. Бид нэр яг түүх уншигээд үүлэмжлэлээ харъя гэхлээр яг тодорхой тийм одоо сурах бичих гэдэг юм уу тийм. Яг юм бодтой тийм зүйл гэвэл одоо хаанаас эхэлж үзэх вэ? Юунаас эхлэх вэ тийм. Иймэрхүү зүйлүүдийг та бүхэн ерөнхийд нэг эндээс ингээд суулж үзэн ингээд харчихад ерөнхийд нь барагцаа мэдлэг авчин. Бид нар бол судлаач тийм хүмүүс бол биш шүү дээ. Тэгэхээр ерөнхийд нь нэг түүх за энэ түүх бол үнэн зөв юм байна да гэдэг юмнуудыг хаанаас авах вэ? За яг хуу одоо ерөнхий мэдээллийг бол бид одоогийн бага сурагчдаас авч болно л доо. Энэ бол их сурвалжийн хувьд 100% бодит үнэ. Энэ бол юм уншихтай хүн бол ерөөсө бодит үнэн гэдэг зүйлийн хорвол дэлхий дээрх тийм бага байд юм байна л да. Энэ тохиолдолд зүгээр юм уншихтай нэг тийм аргал одоо хүн сурах нэ. Энэ чинь яагаад гэдэг л асуултуудыг дандаа тавьмаар байна. Өөрөөр хэлбэл одоо Монголын түүх гэдэг бол Чингис хаанаас яваад тэгээд Тулуун угсааны хаад тэгээд Юан гүрний түүх яваад тэр нь Тулуун нутмынхны түүх шүү дээ. Цаана нь бид нэр дөрвөн хүүхэд байсан гэдгийг мэднэ. Батын буюу Зүчийн нутмынхны түүхийг тухайн ном Монголд хэрэг байна вэ? Та олж үзсэн үү гэдгээ бодох хэрэгтэй. Өгөөдөн нутмынхны тухай түүхийн ном юу байна? Гэ хайхаар танд их тийм цөөхөн ном баг олдохгүй шүү дээ. Цагаатай нутмынхны тухай түүх гэвэл танд баг юу ч олдохгүй гэдэг ч юм уу тий. Энэ нь би юу гэж хэлэх гэж байгаа юм бэ? Би өөрөө түүхч хүн биш л тий. Гэхдээ улс төрийн нөлөөгөөр нэг талаар нөгөө талаараа баримт бичиг гэх юм уу их сурвалжийн одоо бололцоонд тулгуурлаад түүх бол бичигддэг. Дээрээс нь энэ дээр судлаачийн үзэл баримтлал ордог. Таны гэрт байгаа ном магадлалын хувьд социализмын үеийн түүхчдийн үзэл санааны үндэснээр бичигдсэн ном байх их магадлалтай. Тэгэхээр та тэрийг нэг эргүүлээд хэрвээ харвал ингэ дахиж нэг хараад яагаад юм болоо гэж зүгээр тэр номыг унших хэрэгтэй. Уншсныхаа дараа яагаад юм болоо гэж бодоод дараагийнхаа номыг яагаад гэдэг асуулт тавьсны дараа тань дараагийн ямар ном унших чинь болгож шууд орж ирнэ. Тийм. Тэгэхээр огт уншихгүй байгаа тохиолдолд үнэндээ юун дээр бид нар яагаад гэж асуух үед тийм боломжгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл та Монголын түүхийг 3 бот гэдэг юм уу 5 ботыг уншсны дараа эн чинь Тулуугийн нудмын хаадын түүхэнд яваад байгаа юм байна шүү дээ. Нөгөө зүйл нь яасан бэ гэдэг бодол төрсний дараа та монгол хэл дээр юу байна гэж хайж эдэн чинь монгол хэл дээр юм байт юм байна. Ингээд дараа нь англи хэл дээр юу байна гэдгийг магадгүй олдож болно, зарим нь олдохгүй байж болно. Тэгэхээр та тэгж явхаар юм илүү тодорхой. За гэхдээ за би одоо яг шууд номын нэр бас оноогоод хэлэхэд яг үндэ бас хэцүү л байна. Ямар ч хатууга угсаатны зүүн 3 ботоо бас нэг харагчвал сонирхолтой байж магадгүй. Тэгээд Монголын түүхийн 5 ботоо эргүүлээд нэг үзчихээ тэгээд тэгсэн байх тэр дараагийнхаа номууд өөрөө ингээд ороод ирчихэн дээ. Болно даа. Тий, ер нь бол угаасаа ороод ирнэ. Гэхдээ тэр
5 бут 3 бутыг уншин гэдэг бас танд тайлбар бас хэрэгтэй болно л доо. Тэгэхээр тайлбарыг бол аль болох Монгол одоо улсын их сургууль эсвэл шинжилгээ ухааны академи эрдэмтэд юугаар тайлбарлаж ярьж байгаа гэдгийг сонсох хэрэгтэй л болох болов. Тэгэхээр илүү их цэгцтэй мэдээллүүд ер нь бол тэдгээр хүмүүсээс гарч ирэх байх. Одоо Баабургойн ярьж байгаа түүхүүд одоо бас учиргүй бас муу биш шүү дээ. Хэрвээ та сонирхож байгаа бол их сонирхолтой байна байх гэж би бодож байна. Тэгээд дахиад жоохон хөөвөл. Ер нь тэгээд би ярианыхаа хэлж ирсэн. За түүлийн үнэн гэдэг зүйл бас их бага байдаг байх нэ. Тэгэхээр түүхийн номуудыг бол хэрвээ уншаад шууд тэндээс бүгдийг нь ойлгох гэдэг бол бэрх. Тийм учраас судлаачдын ярьж байгаа тайлбарууд чухал да. Тэрийг одоо үзэх хэрэгтэй. Болов. Зөв. За жоохон. За баярлалаа бич. Тэгээ хоёлаа цагаан сар гэдэг зүйлийн талаар үүсэл тэгээ тэрний ёс уламжлал тий. Ягаад ийм баяр чухал юм бэ? За энэ баярыг орчин үед ямархуу байдлаар залуучууд одоо хэрэглэвэл болох вэ тий? Ёс заншил талаас нь, эвлэгдэхүүн талаас нь. За тэгээд тэнтэй холбоотой бусад түүхүү тий. Цагаан сарын баяр ямар хугацаанд юунаас олоод тодорхой хэмжээнд ингээд хаагдмал байсан бэ те. Тэр ямар нөлөөлөл орж ирж байна гэдэг талаас нь хоёлаас гоё сонирхолтой сэдвүүдээр ярьлаа гэж бодож байна. Маш их баярлалаа. Тэгээд яг энэ цагаан сартай холбоотой өөр нэмэлтээр хэлэх зүйл байна. Тэгээ хоёлаа яриагаа дуусгая. За баярлалаа. Юуны урд намайг хүрж энэ талаар ярилцсанд их баяртай байна. Бас одоо миний мэдсэн зүйл их бага. Тийм учраас алдаж мэдсэн зүйл их байх. Би уучлж өршөөгөөрэй гэж хүсмээр байна. Хоёрдугаар тэгээд ирж буй сар шинийхээ баярыг айл бодлороо одоо тавтаа сайхан шинэлж сайхан баярлаарай. Энэ бол одоо Монгол түмний, Монгол хүмүүсийн, монголчууд бидний одоо тэмдэглэл зохих бас бодож санаж явах ийм чухал баяр. Тэгээд өнгөрсөн одоо амьдралынхаа амжилт ололт бүтээлийн талаар түн болгоно дотроо цагаан сарын баяраар мөн тунгааж дараа жил ихэ зүйлсийг бас бодож бэлэгдэж өрөөж байдаг ийм сайхан өрөөлтөй баяр байдаг. Тэгээд олон ахмадууд, олон монголчууд, олон хүмүүсийн ярианаас сонсч байхад энэ бол бэлэгдэл, өрөөл, хишиг энэ бүхэн хуран цугласан. Тэгээд сэтгэл зүйн хувьд их тийм сайхан засал болж өгдөг ийм хүндтэй бид бүхний их үнэтэй өв юм байна. Тэгээд та бүхэн сар шиндээ сайхан шинэлхий. За баярлалаа. Нээстэйш гэсэн бас урилга хүлээж аваад ирсэн баярлалаа. Тэгээ одоо докторийн шинэхэн доктор утгахгүй болох гэж байгаа тийм. Тэгээд энэ Монголын үндэсний дархлаа гэдэг бол мэдээж өв уламжлал соёл бидний бас ашгүй зүйл шүү дээ. Энэ зүйлсүүдээр маш сонирхолтой олон төрлийн судалгаануудыг хийж гадны одоо зах зээл, гадны одоо орны хүмүүст бас тодорхой хэмжээгээр таниулж буцаад энэ талаар мэдлэгийг Монгол залуучдаас тодорхой хэмжээнд хүргэх тал дээр илүү их ажиллаарай гэж хүсмээр байна гэж. За тэгээд энэ хүртэл үтсэн үзэгчдээ бас баярлалаа. Та бүхэн тэгээд сар шиндээ сайхан шинлээрээ. За баярлалаа.